За сайн уу бүгдээрэнд нь сүнсний баримын төргий. За багшд нэг сүнсний тухай бодлого байна. За сүнс ер нь үргэлж тогтмол хурдаар явдаг гэн бид нар мэддэггүй юм байна тэргийг. За энэ бодлогод болохоор сүнсний хурд хугацааны график өгөгдсөн. Тэгээд зам хугацааны болон зам хурдны графикийг байгуул гэсэн юм бодлого байна. За сүнсний тухай бодлого бодож байгаа юм чинь сүнснээс нууцаар бодож байгаа шүү. За тэгээ хурд хугацааны графикийг нийлүүлэн ажиллая. За графикатаа бодлогыг эхлээд бодохдоо ямар хэмжигдэхүүнүүдийн хоорондын график өгөгдсөн байна нэгж хэмжээс нь юу байна гэдгийг сайн унших хэрэгтэй. Графикийг уншина гэж ярьдаг уншиж ойлгох хэрэгтэй. За эхний 10 секунд нь болохоор 5 м/сек гэсэн хурдаар явсан байна. Дараагийн 20 секундэд болохоор 10 гэсэн хурдаар явсан байна. Тэгэхээр тогтмол хурдаар явсан байна За тэгвэл одоо зам хугацааны график байгуулъя. Замын тэмдэглэгийг эцэг зурнаа. Зам хугацааны графикийг байгуулж үзье. За 0 10 20 30 гэж. За эхлээд бид нар энэ график дээрээс бид нар дүрсийн талбай бодож хурдны графикаар хашигдсан дүрсийн талбай бол зам байдаг гэдгийг бид нар мэднэ тийм болохоор хэдүүлээ энэний замыг олцгоё. Зам гэдэг бол энэ дүрсүүдийн талбай эхний 10 секундэд 5 10 гэдэг шинжтэй талбай 50 м зам явсан байна. Дараагийн 20 секундэд болохоор 200 м зам явсан байна. За энэ графикийн тэнцэл дээрээ бичээ 50 100 100 150 200. Тэгэхээр 250 багтах байна Тэгэхээр энийг 100 150 50-ыг ингэж хийхгүй юм байна. Үлээ юугаа. За 100 200 300 гэж. 200 300 энэ хэмжээсүүдээ зөв авч За эхний юунд болохоор 10 секундэд болохоор 50 м зам явсан. Тэгэхээр зам хугацааны график. Эхний 10 секундэд яг 50 м тааралцж явах хэрэгтэй За дараагийн 20 секунд 200 зам явсан гэхээр чинь 50 дээр нэмээд 250 хүртэл. 250 гэсэн утга энд байна. 30 секунд агшинтайгаа ингээ харгалж болчихно. Энэ хоёрыг холбох юм Зам хугацааны графикийг бид нар байгуулчлаа. Яг харгалзсан хугацаанд эхний 10 секундэд 50 м, дараагийн 20 секундэд болохоор 200 м зам явсан. Ингээ 250 хүртэл. За дараа нь зам хурдны графикийг байгуулсан байна. За энэ цаанд байгуул. Зам хурдны график. За 5 гэсэн хурд байсан. Бас 10 гэсэн хурдтай байсан. 50 100 150 200 250 хурдыг тавьчих 200 150 150 За эхний 10 секундэд 5 гэсэн хурдаар яваад эхний график гэж гарч байна. 5 гэсэн хурдан тогтмол байх хэвээр. Зам нь болохоор 0-оос 50 хүртэл өссөн байдалтай За дараагийн 10 гэсэн хурдаар 250 хүртэл график ингэж гарч байна. За хурд хугацааны график нь өгөгдсөн байсан Сүнс солын тогтмол хурдаар 2 өөр хэсгүүдлгээ явсан байна. 2 өөр хурдтайгаар хэсгүүд. За тэгэнгүүт зам хугацааны графикыг авсан чинь энэ тахир шугам болсон. Энд ийм хөвтэй шугам байсан. Тэгсэн чинь тэнхлэгийн солиод зам хугацаа болгосон чинь ийм босоо шугамуд гарч байна гэсэн. Ингээд хөвтэй ба босоо тэнхлүүдийг солих болгонд графикийн өгч байгаа дүрсүүд маань ондоо олж байна Шугамуд маань өөр өөр болж байгааг бид харж байна.